За сайн байцгаана уу? Та бүхэндээ үзэх өдрийн мэндийг хүргэе. Тэгээд нэлээд удаан алга болсон. Юу хийсэн бэ гэхээр судар ичсэн. Тэгээд судраа гар дээр авсан. Ийм зузаан том судар болсон. Шууд бичлэг рүүгээ орё гэж бодож байна. Өнөөдрийн бичлэгээр болохоор би ер нь одоо удахгүй улаачлаад 3 жил болох гэж байна. Тэгээд энэ хугацаанд ер нь яг юу болсон талаар нэгтгээд зэгцлээд ер нь ярэ гэж утсан чинь бас 3 жилийн хугацаа чинь аюу урт хугацаа гэдэм бэ. Тийм болохоор бүгдийг нь ярих гэхээсээ илүү жоохон ерөнхий ойлголтын нэгтгээд зах тухаас нь ярих юм байна да. Бүгдийг нь ярихаар арай л учир нь алдахгүй байгаа тийм нэг. За ямар ч сан бүр ингээ ихнээс нь ярина. За би улаачлсныхаа дараа ер нь бол нэг юм 2 удаа солиорсон гэл яриад идэг штэ. Тэрийг болохоор би нөгөө Moonlight гэж сувг дээр ярилцлаганд орохдоо ярьжсэн дээ. Тэрийг сонссон хүмүүс над руу амар холбогдчихсан аахгүй. Moonlight ч нөгөө намайг бодвол олон сонсогчтой учраас айгу газар авсан. Тэгээд би аасын гэсэн тэгсэн яг юу юм болоо гэсэн хүмүүс айгу холбогдчихсэн дээ. Тухайн үедээ би ойлгохтой дөрвтэй хариулт өгч чадаагүй. Одоо л би яг гоё дөрвтэй хариултыг өгч гинөө. За тэгээд 2 удаа солиорохтой болохоор тэр солиоролт гэдэг нь яг яагаад болсон, юу болсон гэдэг талаар ярих гэдэг байгаа байхгүй юу. За тэгээд тэр нь юу болсон юм байна вэ гэд ингээд сүулт бодож ойлгохоор л ингэсэн багмаа. Онгод маань бууж ирэнгүүтээ над руу одоо өөрийнхөө их хэмжээний химийг ингээд шахсан байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр химийн ингээд эхлээд бие дээрээ буулгаж авахтаа би ингээд нөгөө тайлж одоо зөнгөө тайлж уншина гэж байдэн ш. Тэрэн шиг тайлж уншиж мэдэхгүй улмаас хүнддээд жоохон солиорл орсон. За тэгээд тэр хим шахна гэдэг нь одоо юу гэсэн үг вэ гэхээр ер нь өөрийнхөө мэддэг бүх мэдээллийг одоо нэг дор ингээд өгцсөн юм шиг ба. Тэгээд би тэрийн нөгөө нэг ойлгох оюун ухааны чадвар хүрхгүй учраас надад хүнддээд би тэрийг юм ямар эрүүл бус ухаанаар тосч авч хойлж утгаж бантангийн зуурсан болж тарах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр солиоролд юу болсон бэ гэхээр ерөөсөө эхлээд намайг ингээд магтаад дээшээгээ тэнгэр рүү явуулсан байхгүй. Тэгэхээр бүр тэнгэр дээр гаргаад буцаагаад хүн дээр нь авчираад хүнээс нь доошоогоо бүр ингээд одоо чөтгөр шулмас тэгрэн адайлбны байран дээр аваачаад тэгээд буцаагаад одоо чинь байгаа амьдралаа үнэлэх гэсэн нэг ийм сонин үйл явц болсон байхгүй. Тэр чинь ингээл би хүн харахад зүгээр ингээд суугаад байгаа юм шиг хэрнээсээ дотроо болохоор яг л тэнгэр болцсон юм шиг мэдрэл, дараа нь яг л чөтгөр болцсон юм шиг мэдрэл. Тэгэл яг голд нь ирэхээр миний энэ муу хүний аим амьдрал ч одоо ямар амар үн цэнтэй юм бэ гэдгийг мэдрэл ч юм уу нэг тиймэрхүү үйл явц болоод өнгөрсөн. Тэг яг нөгөө нэг солиорл болсон энэ бол ер нь жоохон аюултай байсан, айгүй бодиттой байсан мэдрэмж нь. Тэгээ би яг ингээд юу болоод байгаа утгыг тайлбарлаж ойлгож чадахгүйгээс болоод энийгээ солиорлтын мэрэл гэж нэрлэж байгаа хгүй. Тэр бол зүгээр одоо ингээд ботход манай онгот ингээд бүтэн химээрэл ингээл улаачтай мэдрүүлсэн юм шиг. Тэрийг одоо хим шахах гэж хэлж болж байна. Эсвэл зүүн сэрэх гэж болж байна. Тэгинт ингээд сэрэх эсвэл одоогийнхоор бол ер нь бэлэг ертөнцөөс хим татаад булгасан байдаг байхгүй. Тэр нь болохоор ингээд яагаад энэ альбинаас тэнгэр хүртэл явсан бэ гэхээр энэ онгод маань надаа өөрийнхөө цар хүрээг одоо миний хүлээж авах цар хүрээг, миний хамаарах цар хүрээг мэдрүүлсэн юм шиг. Ингээд чи тайлж мэдлээ суралцлаа гэхэд доошоогоо тэгээд тэр нь чөтгөр хүртэл сурна. Дээшийг бол тэнгэр хүртэл сурна. Тэгээд эн чи одоо нэг ийм орон зай байна штэ. Ийм орон зайны хаан чи байх юм. Чи яг хийн чи одоо тэнгэр юм уу, чөтгөр юм уу, эсвэл хүн юм уу гэдгийг ингээд ялгуулах ийм ихний хим шахалт байсан. Тэгээд тэрийг би одоо нөгөө тайлж ойлгох оюун ухаан маань бэлтгэгдээгүй байсан учраас ингээд айгүй хүн дээр солиоржтэй ингээд чөтгөр болчлоо гэхээр л нэрээ би чөтгөр болчлоо гэл тэнгэр болчлоо гэхээр нэрээ би тэнгэр юм байна гэл ингээд нэг юм уулгамжтай амаа авч тавхдаг морь шиг хүлээж авсан байгаа даахгүй. За тэгээд тэрний дараачаар бол
Ер нь аль ингээл солиорч дуусаад 2 дахь солиорч дуусаад би ингээл дахиж хизээч солиорхооргүй болчлоо. Ер нь нэг юм сонин те нэг юм сэтгэлийн хат суучлаа гэж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж өргөдсөн байхгүй. Тэр болохоор ингээд нөгөө онгод бит хоёрын анх танилцчихсэн зүйл болохоор онгод маань над руу химээ шахаад угаасаа эвгүүтхийг мэдчихсэн. Тэгээд за нэг гайгүйтэй нэг бүр нэг эрүүл саруул ухаанаа буцааж олж авах байгаа гэд ингээд нэг ажиглажсэн байгаа байхгүй. Тэгээд нэг юм олоод авангууд нь за одоо энэс цааш бол ер нь ингээ хим шахахад дандаа солиороод байхгүй нэг юм дааттай болчлоо гэсэн мэдээлэл байсан нь надад тэгэж одоо би одоо дахиж солиорхооргүй болчлоо гэж мэдрэгцэн болов гэж бодож гин. Тэгээд би ер нь бол тэрнээс хойш солиороогүй, тэрнээс хойш ер нь бол дандаа л бодтой сэтгэж тэр донготын зөн гэдэг нь юу юм бэ гэдгийг тайлж мэдхийг оролдож байсан. Би оролдохоос гадна онгод маань өөрөө одоо бодтой зүйл рүү дандаа чиглүүлж хөтэлдэг байсан гэж хэлж байна. Тэрнээс хойш онгод маань миний толгой дотор хаашаа яаж явах уу гэдгийг одоо би өөрөө бодож байгаа юм шиг байдлаар ингээд шипи өгөөл, хилж өгөөл, хөтэлж өгөөл тэгэл алтгаар нь алдааг нь ажиглуулаад алдаанаас нь юм ойлгуулаад ойлгосон юм дээр нь суурлаад дараагийн чиг замыг заадаг ч юм уу иймэрхүү байдлаар намайг аюу юм бөөцөж гэхүү туулж гэхүү ажиллаж сургасан байгаад байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол цар хүрээгээ мэдрүүлээд ингээд ихний солиоролтын дараа онгод байнгын л химээ шахаж байгаа шүү дээ. Өөрийнхөө мэдээллийг өгж байгаа. Одоо өөрийнхөө зөнг миний тархин дотор сэрэж байгаа гэсэн үг. Тэгээд тэгэхээр одоо нөгөө дахиж солиорхгүй болцсон учраас арай нэг юм эрүүл ухаанаар тосгож хичээн. Тэгээд эрүүл ухаанаар тосох гэж хичээж байгаа тэр суурин дээр нь дөрөөлөд манай онгод болохоор одоо эрүүл ухаан, эрүүл сэтгэлгээг надад ингээд даталжуулсан юм шиг санагддаг. Тэгээд эхлээ бит хоёр чинь айгүй их юм философи ойлголтуудаар явдаг л байсан юм л да. Цаг хугацаа, орон зай, тэнгэр гээл тэрний ингээд арай хол алсын хэрглэж болохгүй. Тэгтээ бол ингээд яг л байна да, ингээд хариулт нь яг тулаад байна да гэх байдлаар явдаг гэсэн юм байна. Тэр одоо толгой дотор л би онгодтойгоо ярилцаал би бодоол тэгэл онгод намайг гацчингууд нэг юм ингээл гинт ингэж хатгаж оруулж ирээл тэнгууд нь би тийм байж тээ ч гэдэг юм уу. Тэгээд иймэрхүү байдлаар суралцсан байхгүй. Тэгж жагаад тэгэл одоо тиймэрхүү байдлаар суралцаал байхаар улам ингээ ойртоод байдаг. Эхлээд юусэн эргэлж болохгүй тэнгэрийн хол алсын эсвэл ингээл нэг хийсвэр байдаг байсан бол улам л ингээд бодтой наашлаад бодит амьдрал дээр хэрглэж болохгүйц ингээд ойртож бууж ирээд байдаг байхгүй. Тэгээд бууж ирэх тусмаа л би чинь за өөртөө ажиллах хэвээр байна. Миний бардамнал юу илээ, уур уцаар юу илээ гэл ингээл бичлэгүүд хийгээл өөрийгөө таних гэдэг чи юу илээ гэл өөрийгөө таних дэвтэр хийгээл ингээл явж исэн штэ. Тэгж явжаад ихний судраа бичээд дуусахад бол би ингээд зам зүй тогтлын талаар нэг юм жоохон барьцтай болсон байхгүй. Барьцтай болоод тэгээд онготын тэр ингээл холуур тэнгэр чөтгөр одоо зам зүй тогтол цаг хугацаа орон зай гэл ингээл том яриад байгаа хол алсын тэр ойлголт мэдлэгийг ингээд эргцүүлээл хөврүүлээл онготтойгоо цуг ингээл онготыг бодорой гэхэд нь ингээл туртаа дагаж бодоод байх тусмал өөрийнхөө ахуй амьдрал дээр ингээд хэрглэж буулгаж болохгүйц ингээд ойртож ирдгийг нь ер нь гадралдаг болоод тэгээд сүүл рүүгээ ингээд баг зэргээр жинхнээсээ ингээд хэрглэж эхэлж байгаа байхгүй. Тэр чинь бас хэрглэж болдгийг нь гадарлах яг хэрглэж чадах хоёр ч бас амар зөрүүтэй. Бүр нилээ ойртуулж ийж хэрглэж болдгийг нь ойлгохоос хэрглэж чаддаг хүртэл рүү дөхдөг байхгүй. Тэгэхээр энэ бол ингээд маш их бодож ирэх зүйл байдаг. Тэгээд тэр цаг хугацаа орон зай гэл ийм том ойлголтууд чинь жижигхэн өнөөдөр энэ хүнтэй би яаж ярих уу, нөгөөдөр тэр хүнтэй би яаж харьцах уу, энэ ажил яавал бүтэх үү, энэ ажил яагаад гацчаад байгаа юм бол энэ одоо миний ярьж байгаа юм яагаад хүнд хүрэхгүй байгаа юм, яавал хүнд хүрэхийн гэдэг юм одоо яг миний нүүрэнд тулгарсан асуудлуудыг шийдэх хүртэл нь ингээ ойртуулж буулгаж ирэхийн тулд тэр зам зүй тогтол цаг хугацаа орон зай гэдгээ яг бүрэн
цэгттэйгээр ойлгоцсон байвал тарих одоо тийм өргөн цар хүрээнд эргэж агаад наашаага өөрийнхөө жижиг асуудал дээр бууж ирэхээр цаанаасаа л нэг юм зөв гаргалгаа шийдэл рүү ингээд нэг юм зөнгөөрөө тэрийгэ тэмтрээд энэ зөв юм биш үү гэдэг юм зөв сэтгэлгээтэй болоод идэм байлээ. За тэгээд ер нь бол эхний ээлжинд химээ ингээ оруулж ирсэн байх нь тэрийг одоо энэ миний байгаа оюун ухаантай хавцалдахгүй улбаатаагаар би жоохон солиорч хүлээж авсан. Дараа нь болохоор энийг ингээ ахуй амьдрал руу яаж хэрэглэх вэ гэдэг юм олон холболтуудыг хийхийн тулд тэр том цар хүрээг бүтнээр нь эмх цэгттэйгээр бүр ингээ бодит амьдрал дээр буулгаж ирж биш юм а гэхэд тэнгэрийнх нь хэмжээнд тэр том философийн хэмжээнд гүн ухааных нь хэмжээнд ер нь бол ойлгодог байх гэдэг дадал суулгасан байхгүй. Тэгээд тэр юм чи ингээд олон хийгээл хахаар сүүл рүүгээ ингээ ойлгодог болтын. Тэр нь юу байдаг вэ гэхээр штэ нэг газраас эхлээд буурал ингээл явуулаад тэнгэр лөө гаргаал цаг хугацаа орон зай гээл ингээл нисгэж жаал буцаал бодит амьдрал руу нь буулгаж ирээл тэг ингээ эхлэл төгсгөл нь холбочдөг байхгүй. Тэгэхээр эхэндээ бодож исэн бодол маань яг хэвэндээ ч гэсэн агуулгын хувьд ингээд маш бүтэн болсон байдаг. Агуулгын хувьд бүтэн болно гэдэг чинь одоо тэр бодож байгаа зүйлээ би ингээд нэг иймхэн хэмжээнд л мэдсэн ирнээсээ нэг юм зөнгөөрөө инхэл юм шиг байна гэж бодоодсэн байхгүй. Тэнгүүд буурал ингээд бүр жам зүү тогтол бүх юм ингэж нэгжүүлж буцаад авчираад ингээд тойрог хэлбэрээр холбохоор яг тэр тэхэл юм шиг байна да гэдэг нь зөв. Гэтэ яагаад вэ гэдэг шалтгаан маш олон болсон. Тэгэнгүүт хүний сэтгэлгээ ингээд тэлсний улбатаагаар яагаад гэдэг шалтгаан маш олон байгаар өөрийгөө хянж удирдахад хэрэгтэй гэхгүй. За энийг арай ярих болоогүй. Тэгэнгүүт тэр бэлгийн тэр орон зай цаг хугацаа тэнгэр ирэхээс жам зүй тогтол гэдэг энэ том гүн ухааны том ойлголтуудыг одоогийн миний энэ бяцхан амьдрал руу ингэж холбох маш олон юм салааж юмуудыг ингээ гаргаж өгсөн заяа. Ийм учраас жам зүй тогтол байх ёстой юм. Ийм учраас жам зүй тогтолыг мэдж явах ёстой юм. Ийм учраас жам зүй тогтол чинь чиний амьдрал дээр ингэж буудгийн, жам зүй тогтол чинь ингэж буудаг учраас чамд ингээд хэрэгтэй ингээд маш олон ойлголтуудыг ингэж бүрэлдүүлж өгөөд тэгээд эцсийн дүндээ би ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр жамаа таних гэдэг чинь те ингээ хүмүүсийн хэлдэг шиг ингээл нэг юм жамаа л таних гэдэг юм бяцхан ч юм уу жижигхэн ч юм уу амархан ойлголт биш вэ. Энэ бол маш том тэгээд маш зайлшгүй гарцаагүй хамгийн үнэн үн цэнтэй бүхний хариулт нь ерөөсөө жам юм байна гэдэг дээр л ингээд үргэлж очдөг гэсэн. Тэгээд ингээ үргэлж очиод ахаар чинь хүн чинь хүлэн зөвшөөрж эхэлдэг байхгүй. Бүх юмыг ингээл тэгээ өнөөдөр би энэ ямыг яаж ямар өнгөөр хэвлэх вэ гэдгээ бодоод шийдэхэд л жам зүй тогтлыг мэдчих шаардлагатай юм байна. Тэгвэл яг ингээ нөгөө буурлын хилдгэр байндаа онох юм байна гэдгийг хүлэн зөвшөөрөөд агаар чинь сүултээ хүн чинь жамыг таних нь л ерөөсө гаргалгаа юм байна. Жамыг танихгүйгээр бол би дандаа юм дутуу, дандаа алдаатай, дандаа хохиролтой тэ нэг хэдхэн хэсэгхэн хугацааны дараа ингээд таран танигдахаар өнгөцгөн хөнгөн хуурмаг хуумгаа үйл дүүрэгдэг юм байна гэдгийг ингээд ойлгоод ирэхээрээ бууж өгөөд за жамаа л таны гэдэг дээр буудаг хэвгүй юу. За тэгээд эхлээд ингээд энийг ингээд бариулсан. За тэгэнгүүтлээ за би ингээд жамаа таньчлаа ингээд сэтгэн бод жамыг яаж таних уу гэхээр бэлгээсээ татснаа ингээд өөрийнхөө бодит амьдрал руу холбох нь шүү дээ. Ийм холболтуудыг эхлээд хийх нь. Тэгээ холболтоо хийснийхаа дараа хүлээн зөвшөөрөөд тэгээ тэр холболтоороо ингээ байнга нааша цаашаа бүх нөхцөл байдлыг жам руугаа очиж зүв байна уу, буруу байна уу, болж гин үү, болохгүй байна уу, одоо яах вэ? Шалгалаа. Тэгээ энэ зүй тогтолтой таарж гин үү, шалгалаа. Буцаад бодит амьдрал дээрээ яг шийдвэрээ гаргалаа гэх юм үйл ажиллагааг тархин дотроо хийж явах ийм юмыг зааж өгсөн байхгүй юу. Тэгэнгүүтлээ дараа нь яасан бэ гэхээр штэ. За энийг ингээ би хүлээн зөвшөөрчлээ, энийг хийж
за юу хийхээ ингээ мэдчихин бодоод олчиж болоод байна те. Дандаа биш ч гэсэн ер нь бол хүн ингээд яаруу адгуу ч юм уу өөрийн толгой дээдсэн биш, хариуцлага өөрөө үүрхгүй ингээ хүний санаагаар ч юм уу хүнд итгээд ч юм уу ингээ явахаараа алдаад идэх байхгүй. Тэгээд яг өөрийнхөө санаагаар тэр онготынхоо зүүн нэг юм болохгүй байна гэдэг мэдрэмж энтрийг сайн байрж авч яагаад юу болохгүй байгааг задлж ингээ сайн бодох юм бол тэрийг ингээ алдаагүй хийж болдог байхгүй юу. Тэгээд за ингэж болох юм байна. Ер нь ингэх юм байна гэдэг юм а барьж авсны дараа ингэх ёстойгоо мэдээд байгаа. Гэтэ нөгөө энэ нэг бие чинь нэг хөөрхийн нэг 30 хэдэн жил амьдарчихсан даталтай байгаа байхгүй юу. Тийм учраас яах ёстойгоо мэдээд байна. Яах ёстой чигээр нь хийх гэхээр үгэнд орохгүй дотоод зөрчилтэй нэг юм асуудал байна. Байна ч яага байдаг. Эн чинь болохоор нөгөө бие удирдах чадахгүй байхтай хийх ёстойгоо мизэрэж залхаваагаад авч чадахгүй байх. Тэгэл ингээл бардамнах ёсгүйгээ мизэрэж бардамнаад байх. Эсвэл ингээ уурлах ёсгүйгээ мизэрэж уурлаад байх. Хатуурах ёсгүйгээ мизэрэж хатуурхаад байх. Одоо хитрхи зөөлдөд байгаагаа мизэрэж зөөлөн байхаа болж чадахгүй байх. Ингээ тэрийг үргэлжлүүлээд байх. Ингээд нэг ийм асуудал тулгардаг байхгүй. Өөртөө зөрчилдөөд эргэлзээд тэгснэ ер нь энэ зөв юм биш үү гэж нөгөө хуучин арга барилтайгаа гацчаад тэгээд ингээд онгод буцаагаа татгаар нь таны наадах чи ер нь жоохон алдаатай юм биш үү гэдээ онгодоос итгэлээ татчихдаг ч юм уу. Тэгээд онгодынхоо тэрүүгээр явах гэхээр өөрөө ингээ хийж чадахгүй болохоор ер нь буруу юм биш үү, худлаа юм биш үү. Тэгэл хажуунаас хүн амьтны нөлөөлөл бас орж ирнэ шүү дээ. Ингээд эргэлзээ тэнгэлзээ тэгээд хуучин дадалтаа гацах, өөртөө зөрчилдөх, өөрийгөө удирдах чадахгүй байхыг нийлүүлж базаад би ухамсаргүй байдал гэд нэрлэжээ заяа. Ухамсартайгаар бол юу хийх юм мэдээд байгаа ирнэсээ тэр ухамсартай тааруулж яг жинхэнэ үйлдэл хийхгүй байгаа. Яг жинхэнэ бодит байдал дээр ухамсараа ингээд буулгаж ашиглахгүй зүгээр ухамсар нь юм зүгээр санаа төдий байгаад байгааг хэлээд байгаа байхгүй юу. За тийм байдал үүсдэг. Тэгэхээр энэ ухамсаргүй байдлыг яг таг болгохын тулд одоо тарих зүрх хоёр зөрчилтөн гэдэг нь шүү дээ. Тэгэхээр ингээд тэр хоёр чинь яг ухамсартай төвшөндөө л яг нэг шийдвэр гаргадаг байхгүй. Яг нэг цэг тогтолцож чаддаг. Тэрийг огтлцуулах хэрэгтэй. Огтлцуулахын тулд өөрийгөө сургах ёстой. Ингээд за хитрхи зөөлөн байгаад наа чи ингээд энэ чигээрээ авах юм бол өөрийгөө чохроогоод өрөөлөг чохроогоод наа чи ерөөсөө жам зүй ёсны дагуу биш хазаалттай байна гэдгийг ойлгосон хэрнээсээ зөөлөн байхаа болж чадахгүй. Нэг мэтгэл ингээ зөөлөн байгаад байл та. Тэгэх юм бол яагаад зөөлөн байж болохгүй вэ гэдэг шалтгааныг одоо би нөгөө нэг буурлахаа зааж өгсөн шиг ингээд тойргоор ингээл олж одоо тэр эхлээ бууралтайгаа хамт хийдэг. Дараа нь би өөрөө хийдэг болж ирсэн. Тэгэд ингээд одоо юу гэдэг яагаад тийм байж болохгүй вэ? Яагаад энэ удаа хатуурах нь зөв бэ гэдэг бүх шалтгааныг нэгжлээд ингээд олчих юм бол цаанаасаа сэтгэл зүрх маань зөөлөн байхыг өөрөө хүсгэ болчдөг. Тэ яг жоохон хүсдэгтэй. Тэгтээ жоохон хүсэж байгаа ч гэсэн зүгээр л ингээд хүсээд нэмэргүй хүсээд үр дүн хохиролтой учраас би ингээд үр дүнгийн зөв байлгахын тулд одоо өөрийгөө хатамжлах хүчийг гаргах ёстой гэдгийг ингээд сэтгэл зүрх чинь өөрөө ухамсарладаг. Өөрийнхөө эргэлзэж байгаа эргэлзээ бүрийн зангилааг ингээд тайлаад эхлэхээр эн чинь нөгөө нэг буурлын өгсөн мэдлэг эрдэм одоо надаа ингээд чадвар болж ингээд сууж өөрөмсөж миний юм болж ингээд бууж ирж байгаа юм баггүй юу. За энийг болохоор ер нь эхлээд ингээд жамын таниулж байгаа штэ. Эхлээд ингээ бэлэг ертөнцөөсөө ийм хим оруулж ирээд химээ тасч чадахгүй солиорлтснийх нь араас тэр химийг ингээ баг багаар задлж тайлбарлаад энэ чамд яага хэрэгтэй энэ те энэ тэнгэрийн мэдлэг тэнгэртэй байж ахгүй яа газарт бууж ирсэн газарт хэрэглэх гэж бууж ирж байгаа. Энийг одоо хаяада зарим хүмүүстэй ч байх те ер нь энэ зарим мэдлгүүд ингээ сонсохоор миний уур хүрээд байгаа байхгүй. Тэнгэрээр нь л ингээ хүмүүсийг нисгээд яг хинт хэрэгтэй юм бэ? Тэрийг газарт буулгаж хэрэглэхгүй бол хинт ч хэрэггүй. Одоо тэгэж ингээ хүмүүсийг нисгээл ингээ төөрүүлээд байдгаа ер нь бас болчул зүгээр байгаа байхгүй. За тэр яг тэгээд одоо тэр тэнгэрийн мэдлэг чинь газарт хэрэглэх гэж бууж ирж байгаа. Тэгэхээр тэр тэнгэрийн мэдлэгийг тэнгэрийн бэлэгдлийн төвшнөөс нь
тайлах ёстой. Тайлж өөртөөхөө сэтгэлгээнд ойртуулж ойлгох ёстой. Ингэчиж зам зүй тогтол төр тойрог хэлбэрийн бүтцийг эндээс эхлээд ингэж агуулга тэлээд буцаад холбогдохдоо агуулга бүрэн байх, эндээс хөдлөөгүй байхдаа нэг байх хоёр шал өөр байдаг шүү. Шал өөр. Цаг хугацаа гэдэг бид нар ингээл үгийг ойлгоно штэ. Тэгсэн хэрнээ ингээд яг бүтэн тойроод ирэхээр цаг хугацаа гэдгийг бүтэн ойлгодог байхгүй. Тэг бүтэн ойлгоцсон хүн чинь цаг хугацаа гэдгээ яаж хэрэглэхээ ядаж нэг юм барьцтай болно. Зүгээр үг төдий мэдж байгаа арын утга юу ч байхгүй бол тэр цаг хугацааг хэрэгжилж чадахгүй. Тэр цаг хугацааны ойлголтыг яаж амьдралдаа тусгаж шийдэл гаргалгаа асуудлыг шийдэх чадвартай яаж нэмэр болгохыг ойлгож чадахгүй. Тэгэхээр энийг ингээ буулгаж юм холболтуудыг хийж тэр тойргийг бүтэн тойрч агуулгыг бүтэн тэлж ингээ бүрэн байх хэрэгтэй байхгүй. Тэгээ бүрэн болсныхоо дараа өөрлөгөө ингээд холболт хийж дадалжууллаа. Одоо дадалжуулсан бол тэр холболт хийж авсан зүйлээ өөртөө тогтоож авах буюу өөрөмсүүлж чадвар ойлгож суулгаж авна. Тэгээ тогтоож авахар чинь одоо за ингээд дэлхийгээс тэнгэр рүү очоод буцаж дэлхийдээ бууж ирээд доошоо газрын гав руу ороод буцаж хүн дээрээ хурж ирээд ингээд ийм эн чинь бол бэлэгдэх одоо бэлэг чадвар гэх юм уу, ийм бэлэг чадвар явж байгаа байхгүй. Тэгэд энэ бэлэг чадвараасаа арга руугаа яаж ингээ буулгаж авах юм бэ гэхээр өөрөмсүүлж буулгаж авна. Өөрөмсүүлж буулгаж авахд тархины арай нэг өөр үйл ажиллагаа явдаг. Гэтэ тэр нь бол яг ийм зам зүй тогтлынхоо дагуу явдаг. Тэгэхээр замаа сайн ойлгох чинь бүр ингээд хамгийн чухал нь хамгийн үндэс нь байхгүй. Одоо нөгөө нэг альва шинжлэх ухааны үндсийг ойлгоогүй ажил тэр дээр шийдвэр гаргах гад байдаг гэсэн байхгүй та хүмүүс. Тэгэхээр бид нар ингээ үндсийг эхлээд нэгдүгээрт ойлгох ёстой. За тэгээд дараагийн удаа өөртөө өөрөмсүүлж авахдаа үндсээ сайн мэдж байгаа тэрийгээ сайн сурцсан бол тэр үндсийг өөр дээрээ ингэж хэрэгжилж эхэлдэг. Хэрэгжилж эхлэхэд болохоор ингээд нөгөө задаргаанууд явна заяа. Одоо эн чин зам зүй тогтлын юм хоёр юм байгаа штэ. Хурах түгэх гэдэг ингээд эн чин бол хурах түгэх гээл тэгэхээр юм химийн хурах түгэх, уйлрах эрчлээс, эргэлт мэргэлт гээл ингээл эн чин бол тэнгэрийн зүйл байхгүй юу. Одоо бидний амьдрал дээр яаж бид нар юу хураадیں, юу түгээдیں гэдгээ ингээд холболт сайтай бол тэр тэнгэрийн мэдлэгийг өөрийнхөө асуудал дээр буулгаж ойлгох нь штэ. Тэгээд буулгаад ойлгочгоор чинь нөгөө дараагийн юм аргын ертөнцийн юмнууд ингээд тодорч эхэлдэг байхгүй. Жишээлбэл эрэмб цэгц гэж байгаа те бодлын цэгц гэж яг юг хэлдэг гэхээр тэр ойлголтыг бүрэн ойлгохыг жишээлбэл бодлын цэгцтэй. Ингээд аргын ойлголттойгоо бэлгээс олж авсан юм ингээд наагаад холбоод эхлэхээр чинь одоо цэгц гэдэг зүйлээ бүрэн ойлгож байгаа хүн цэгц гэдэг зүйлээ бүтэн хийж чадна. За цэгцлснийхаа дараа эрэмблэн. За эрэмблэхийн тулд энэ ч оройн дээд байхгүй гэл ингээл замаар баахан нисэж байгаа шүү дээ. Зам гэдэг чинь тойрог хэлбэрийн бүтэц гэл. Гэхдээ аргад бол эрэмб дараа гэж байх ёстой. Яагаад гэвэл гэл ингээл цааш нь задалдаг байхгүй юу? Тэгэхээр чинь яг нэг бэлгийг бэлэг хэлбэрээр нь авч болтгоо л гэж хэлэх гээд байгаа юм л да. Одоо бэлгийг бэлэг хэлбэрээр нь авахар чинь эрэмб дараа байхгүй бид нар бүх нэг хэсэг те бэлэг гэдэг чинь өөрөө тойрог зүйл. Яг тэр тэнгэрлөө ингээд тэнгэр би солиорж явахдаа тэгсэн байхгүй. Тэр тэнгэр дээр тулаад ирэхээр тэр чинь яг юм тэрэн шиг холдчихдог байхгүй. Амар хэцүү муухай. Тэгтээ ингээд баг зэрэг ялгамж байгаа л да. Гэхдээ одоо энгийн оюун ухаанаар тэр тэнгэр тэрэн хоёрыг ялгахад бас ингээд хэцүү. Яагаад гэвэл тэнгэрийн оюун ухаан ч өөр юм ухаан солиормор юм байгаа байхгүй. Тэр тэрэн чинь бас жоохон ухаан солируулдаг зүйл шүү дээ. Тэгэхээр энэ хоёр чинь ингээ хоорондоо нэвчээд юм ялгамжийн тодлоход хэцүү байдаг. Бэлэг хэлбэрээр бол тийм амар хэцүү тойрог хэлбэрийн бүтэц ахгүй эхлэл төгсгөл хоёр нэгдээд байгаа учраас. Эний чи арга руугаа буулгаж ойлгохоор ч өөр болно. Арга дээр бол тэрэн тэнгэр бол тэнгэр, эрэмб дараа те эрдэм мэдлэг бол эрдэм мэдлэг, хий хоосон хуурмаг төрөгдлөл гэдэг ийм эрэмб дарааг үүсгэж яг
ямар ойлголтоо тогтоож авах юм? Яг алийн шийдэл болгож эцсийн цэгийг хатах юм? Яг алийг нь дээш өргөх юм? Яг алийг нь өөрөөсөө түлхэх юм? Яг алийг нь өөртөө эрдэм гэж хурааж авах юм? Яг алийг нь үл ойшож хэрэгсэхгүй орхих юм гэдгийг ялгах юм ялгамж сэтгэлгээ чинь нөгөө арга дээрээ буулгаж авчиж хөгжиж эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр ийм сэтгэлгээр хөгжихгүй дам бэлгээрээ явах юм бол тэндээс ингээд хариулт олдохгүй, дээрэс нь эргэлзээ ихтэй, төөрөн ихтэй. За тэгээд тогтоож авснаа эренбэл зэгцэлсэн дээрээ тулгуурлаад эренбэллээ одоо шийдвэр гарц гаргалгаа. Тэгээд нөгөө нэг өөртөөгөө зөрчилгүй болгоод цэвэрлээд авцсан тэр шийдвэр гарц гаргалгаа ч одоо яг үүлийн мөртөө үүлхийн тэр нь мөртөө яг жамын дагуу тэ хүмүүс ингээл амар магтаал сайшаагаал хүлээж авах нь мөрөн биш байхгүй юу? Ер нь бол энэ цаг хугацаанд илэгдэшгүй мөнх орсон ч үннийг таньсан үнэн юм а гэдэг тэр мөрчин одоо яг тэнд ингээд бууж ирж одоо бий болж эхэлнэ. Тэгээд тэр мөрөө гаргаад эхлэхээр мэдээж ингээ олон түмэн чинь бүгдээрээ төөрөнтэй. Бүгдээрээ арга бэлгээж ялахгүй бэлэгдэхээр нөгөө арга руугаа хувьсахгүй аргатгаараа бэлгээ оруулахгүй таг харьцуулж юм ийм хазаалттай төөрөлттэй учраас тэрийг ингээд ойлгох, үнэлэх, хүлээж авах ингээд яг хэлснээр бодох ч юм уу тийм хүмүүс үнэхээр цөөхөн байдаг. Тэгэхэр чин энд ингээд өөртөө эргэлзэхгүй итгэлтэй байх тэ ингээд яг би бол үннийг олсон гэж таг зогсоох ингээд буруутгсан жижилсэн эсвэл тим юм биш үү гэрлээ гэж ингээд хажуунаас орооцолцсон бүхний өдөөс үгүй би яг ингээд бодож тэ өстой жинхэнэ дэлхий хорвоо ертөнцөөр туулж туулж олж авсан энэ бол үнэн. Тэгээ би ингээд хариултын шалгасан баталгаатай гэж итгэлтэй байхын тулд энэ болгоны чинь хийгээд байгаа байхгүй юу? Энэ итгэл бол бартамлаас шал өөр. Тэгээд одоо 8 оюуны бэлчээр судар дээр чинь үнс гэдгээр тэр хоосон бардамлыг юу ч мдээгүй ээжиж өөртөө итгэлтэй юу ч мдээгүй зүйлээ бусд руу шахдаг, тулгадаг, заадаг тэр юу ч мдээгүй зүйлээрээ бусдыг одоо замыг заадаг, засдаг, дэмдэг эсвэл ингээд буруутгадаг. Тэрийг үнс гэж нэрлсэн байгаа байхгүй юу? Харин гал гэж нэрлээд байгаа штэ. Гал нь бол яг ийм баталгаатай үннийг тэ ингээд сэтгэж бодоод бүр ингээд тэгштгэл шиг тэнцвүүлээд тэ асуулт нь энэ нь хариулт нь энэ байна. Энээс өөр гарц гаргалгаа энэ цаг хугацаа орон зайд үгүй. Энэ бол хамгийн зүйт үн цэнтэй мөрлөл юм гэдгийг яг ингэж сэтгэж бодоод олцсон үнд итгэл төрдөг байхгүй юу? Тэрийгэ буурал тэр 8 оюуны бэлчээр судар дээрээ гал гэж нэрлсэн байгаа байхгүй юу? Итгэлийн гал, сэтгэлийн гал те монголчууд нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой гэдэг шиг юм зүрхний галтай юм байгаа байхгүй юу? Тэгээ галтай учраас дайчин ирэмгий буюу одоо тэр түмэн олон ингээ эсэргүүцээ ч юм уу л тоогоод үнэлэхгүй ашихгүй байлаа гэхэд энэ үний юм аа наадвал ч юм бол хуурмаг юм аа одоо би бол үннээ тайлна би үнэн дээрээ бат зогсон та нар намайг яаж хараа загнаж чичилж доромжилж дарамталж эсвэл үл ойшоож тэ хинч биш гэж хандсан ч би бол үннийг олсон гэдэгт итгэлтэй байна гэж нөө эргэлзэж тэнэгэлцгүй итгэл алдахгүй бат зогсоод үүлээ хамгаалах буюу үүлийн арын манаг хийх гэдэг юм ундраад тэгээд үүлийн арын манаг хийгээд чадчих юм бол дархлаад тамга нь олгогдоод тэгээд хүчний дараа амин үүсдэг гэдэг байгаа шүү дээ. Нөгөө буурлын яг өнний өмнө орсон подкастн дээр энийг буурал өөрөө энэ дарааллыг ярьж өгсөн шүү. За тамганы дараа шидэн орж ирдэг гэдэг чийсэн. За ерөнхийдөө бол ингээд онгод бол яг иймийг улаачтай ингэж заадаг юм байна. Тэгэнгүүт одоо бид нар юун дээр төөрдөг вэ гэхээр бидний удамшлалтаа одоо ойрын удамшлаасаа сэрэж байгаа мэдлгүүд болон бидний энэ орчин цаг үедээ олсон мэдлгүүд биднэрт амар юм төөрөнтэй хуурмаг мэдээллүүдийг үнэнгээ төгцсөн байхгүй юу. Тэгэхээр бид нөгөө тэрнийхээ хэмжээгээр сэтгэх гээд байдаг. Одоо онгод гэхээр тэгж болно, ингэж болно, улааж гэхээр тэгх ёстой, ингэх ёстой, сэрэлт гэдэг чинь ийм тийм гэл хүн болгон амтаа болгон л өөрийнхөө тайлбарлаж байгаа. Эсвэл одоо ер нь төр гэдэг чинь ийм байх ёстой, нийгэм гэдэг чинь, мөнгө гэдэг чинь, эдийн засаг чинь ийм л байх ёстой ч гэдэг юм харьцгалцсан маш олон ойлголтууд байгаа. Эднэр бол
За би бүгдийг гэж одоо хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ихэнх нь бол амар төөрөнтэй мэдлгүүд тэр төөрөгдлийг ингээ гаргах тэр ингээ зангилагдсан юмнуудын занглааг гаргаал байх юм бол эцсийн дүндээ жам зүй тогтол гэдэг чинь нэг л эргэлт явж байгаа. Тэгээд тэрнээс ингээд өөр гарц гаргалгаа гэж байхгүй гэдэг нь угаасаа ингээд ойлгомжтой тодорхой харагддсан бэлээ. Тэгэхээр тэрнээсээ гажцсан төөрцөн тэр юмнуудаа ингээд буцаал яг хэвийн эргэлтэнд нь оруулахын тулд сэтгэж бодох, ухаж бодох, тэр сэтгэлгээний өвөрлөлтөн гэж юмнуудыг хийх, тэр бэлгээс татлаад бэлгээ буцааж арга руу тайлж буулгахтаа тэр төөрөөнүүдийг зангилаануудыг тайлал тэр зангилаануудыг тайлах тусам ингээд ухамсар сэрээд тэгээд ухамсараа дадалжуулах тусам ухамсартай байж одоо ингээ ухамсараа чадамж ойлгож өөртөө буулгаж аваад тэгээд тэр чаддаг болсон тэр шинэ эрдэм мэдлэг чадвараараа үлдэж үйл нь мөртөө оршиж мөрөө одоо эргүүлэн манаж те одоо манах дээр бол эргүүлээд ингээд хуурмаг төөрөнөр дайраад эргэлзүүлээд ингээд тэнгэлзүүлээд эсвэл ингээд үл ойшоохгүй үнэлэхгүй эсвэл хилээд тахад ойлгохгүй ч юм уу ингээд зөрүүлээд зүтгээд байгаа нөхдүүдтэй одоо яадгийн дайтах юм уу хэрэлдэх юм уу уралцах юм уу заах юм уу ойлгуулах юм уу гэдгээ ингээд яг ийм тухайн юунд нь ингээд зөвөр бодож сэтгэж олох тэр сэтгэлгээний уур төрөөд сэтгэлгээний уурын айл хавьд нэржлээ би тэрийг мартчихжээ ямар ч байсан тэгээд тэр сэтгэлгээний уур төрөөд тэр сэтгэлгээний ураараа тэр үйл мөрөө хамгаалж манаж тархалж тамгалж үлдээдэг байгаад байгаа байхгүй юу. Ерөөсөө ингээ үгтийн тул бол ингээд маш тодорхой товч ерөнхийгээр ярил ийм байгаад байгаамаа. Тэр төөрөнтэй ойлголтуудын зангилааг тайлахгүй бол зүй тогтол зүйт ёс жамыг хэлсэн ч нөгөө нэг төөрөнд байдлаараа тосож аваад байдаг байхгүй. Тэгээд за бүр ингээд хэлснээр тэр чи одоо ингээд ойлгохгүй гэсэн үг шүү дээ. Хүн юм хэлээд тахад яг өөрөөр л ойлгоно гэсэн үг. Тэнгүүд одоо за арай гэж нэг юм ингээд зангилаагаа тайлаад ингээд хэлж байгаа юм ийм л юм яриад тах шиг байна. Энэ зөв гэж хэлээд тах шиг байна гэдэг нэг юм ойлголоо гэхэд тэрний дагав хийж чадахгүй байна гэдэг чинь зангилаа бүрэн тайлагдаагүй гэсэн. Бүтэн агуулгаар нь тосоогүй гэсэн. Дутуу байна гэсэн үг байхгүй юу. Одоо бүтэн болчих юм бол яг ингээд жамын дагав яг өвгөж шиг сэтгэж бодоол ингээл яг юу их стогоо мэддэг. Тэгэл тэрэндээ тааруулж өөрийгөө засдаг. Засныхаа хүчээр одоо итгэлтэй байдаг. Тэ юуг засгаа, юуг хэвэр нүлтэйгээ, юун дээр бат зогсгоо, юунд зам тавьж өгөө, юу руу дайрхаа, юунаас хамгаалгаа сайн мэдж байгаа учраас тэр олон түмний ингээл эргэлдэж байгаа, өөрийн дотоод эргэлдэж байгаа энтрийг ингээл хатамжилж дараал бат итгэлтэй юу ихэ мэдж идэг. Тэр нь яг байнда ондог байдаг. Тэр сэтгэлгээгээ чи ийм их олон шат дараалтайгаар сурдаг хийдэг байх нэ. Тэгээ би яг 3 жилийн хугацаанд ингээ бүтэн эднэрийг ингээл төгс төгөлтөр сурцсан гэж хэлэхгүй ч гэсэн ер нь бол ингээ ярьж ийна гэдэг чинь тодорхой хэмжээнд гадарлаж байгаа л гэсэн үг. Тэгээд яг зүгээр өөртөө дадалжуулах тал дээр яг ингээ ахуй амьдрал дээрээ буулгах тэр нэг юм хоорондын холболтыг бүрэнгүүд тайлсан дээрээ итгэл агсах гэдэг надад бол амар жоохон асуудалтай. Гэтэ би бол итгэлээ агсах нь агсаж байгаа. Гэтэ хаяа ингээд хоосон бардамлалтай нөгөө дутуу таньчаад тэрийг итгэлэн гэж андуурах үеуд ингээд харагдаад байгаа байхгүй. Тэгээд энэ дээр чинь өөрийн толгойтой байх гэдэг ингээд ярих юм бол задлах юм бол маш олон ойлголтууд байгаа. Тэрийг задлж өнөөдөр бол ярьж дуусахгүй. Тэгэхээр ерөнхийдөө миний хэлэх гэсэн санааг одоо ойлгосон байх гэж найдаж байна. Ерөнхийдөө нэг ийм үйл явц өрнөж энийг ингээд тархин дотроо би бол 3 жил тасралтгүй юм ботсон гэж хэлнэ. Би ингээ яагаад ингээ фэйсбүүкээр баах юм бичээд идэв ч гэдэг юм уу те байж байгаа юм бичээл нэг юм хийгээл нэг рийлмэл хийх гэж оролдол ингээд идэв. Тэр болгон ч ингээд бодоол байгаа байхгүй та бодоод байгаа байхгүй.
Тэгээд 3 жил тасралтгүй бодсон ер нь амраагүй дээ. Тэгээд бодоход нэг амраад ах юм байхгүй. Угаасаа л хүн тэртээ тэргүй юм бодж л байгаа. Тэгэл хэрэгтэй хэрэггүй юм бодож байгаагаа оронд хэрэгтэй юм а бодвол хэрэгтэй ахгүй да. Тэгээд хэрэгтэй бодлыг бол би ингээл үргэлж 24/7 бодж идэг. Тэр битэл нойрон дундаа хүртэл ингээл миний тарих байнгын юмнуудын гарц гаргалгаа шийдлийг гаргаж ингээ бууралж хилээд идэм үү би өөрөөж бодож олоод идэм үү хаяа ингээд уран сайхны зүүдэр ч юм ингээд унтаа сэрүүн ялгаагүй л ингээд тархитлага байнгын ажилласны үндсэн дээр одоо нэг юм нэг ийм юм байсан байж гэд энэний төлөө онгод болгосон байна. Энэний төлөө бөө болсон юм байна. Энэний төлөө хүүхдийн зүн гэж байд юм байна. Ийм учраас манай хүүхдээс нэрэл агуу юм байна гэдгийг ч одоо ийм агуулгын хүрээнд өргөн болцсон байхгүй. Би бол нэг хэдэн жилийн өмнө бол зүгээр л ингээ монголчууд агууг яагаад юм гэхээр явтаа ингээл дэлхийн талыг гэсэн тийм мэдэхгүй. Тэгэл цаанаас мэдэхгүй нэг юм дайчин баатарлаг тэгэл яагаад ер нь яагаад дайчин баатарлаг байсан. Дайчин баатарлаг болсон шалтгаан байгаа байхгүй. Тэр чинь өчнөө олон шалтгаан байгаа. Тэгээд дайчин баатарлаг байх гэдэг чинь өөрөө маш олон чадруудыг бүрэлдүүлсэн байгаа. Тэр чадруудыг бүрэлдүүлснээр маш их үр дүн гаргасан байгаа. Энэ чинь амар өргөн цар үрээтэй ойлголт. Тэгэнгүүт дайчин баатарлаг байх гэхээр чинь одоо манай буурлууд анх бууж ирчихэл зүгээр та үзээ харъя гэл амар өөртөө итгэлтэй яавал яаж гад байгаа юм шиг ийм өнгөрөөч юм шиг ийм хэмтэй надад санагддагсэн. Тэр болохоор би ингээ өөрөөрөө тосч ийсэн байгаа байхгүй юу. Одоо би ингээ бүгдийн задлаад тайлаад уншихаар ийм их юмыг мэддэг те яг ингээд тооцоолж чаддаг сэтгэлгээ оюун тархитай тэр буурлууч өөртөө итгэлтэй байхгүй гэд яах юм те болохгүй гэж зөрөгтэй хэлэхгүй гэд яах юм харыг хар байна чи гэж ингээд хатуу хэлэхгүй гэд яах юм энийг чи одоо зүйт ёс мөн гэд итгэлтэй хэлэхгүй гэд яах юм мэдээд байгаа юм чинь гэдгийг ч ингээд одоо л ойлгож байгаа байхгүй. Одоо л яг нэг жоохон бүрэн утгаар нь те ойлгоод тэнгүүд дайчин баатарлаг гэх чинь зүгээр л хүү хаа ингээл өнгөрөө бард биш тэр чинь амар олон бүрдэлтэй. Жишээлбэл дайчин баатарлаг хүн бол хэлсэндээ хүрдэг амаар бат буюу хэлсэндээ хүрдэг амаар бат байх чинь жишээлбэл хэлсэндээ хүрэхгүй байх түмэн шалтгаан байхад хэлсэндээ хүрэх арга замыг олж чаддаг тэрийг бий болгож чаддаг бүр боломжгүй байсан ч бий болгохын төлөө хичээн зоригддог хүнийг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээ хэлсэндээ хүрдэг амаар бат за тэгэл инрэлттэй хүндлэлтэй инрэл гэдгийг мэддэг хүндлэл гэдгийг мэддэг эр хүн ямар байгааг мэддэг ийм хүн ямар байгааг мэддэг дэлхий гэж юу вэ гэдгийг мэддэг тэнгэр гэж юу вэ гэдгийг мэддэг ингээ бүгдийг мэддэг хүн чинь дайчин байхаас яах юм ирэмгий байхаас яах юм эрлэг байхаас яах юм итгэлтэй галтай цогтой байхаас яах юм бэ гэдэг ойлголт тодордог байхгүй юу. За тэгэхээр ерөнхийдөө ингээд базаад хэлвэл ийм байна. Би өнөөдөр одоо ингээд жоохон яарад байгаа болохоор өнөөдөр яарад дуржигнуулчлаа юу ч ярьчихвэл гэдэг шиг юм боллоо. Гэхдээ энийг угаасаа ингээд задлж нэгийг хөөгөө задлж тайлбарлах юм бол ингээд амар их юм ярих гад ингээд нөгөө тойрог хэлбэр болохоор ингээд урсаад байдаг учраас би өнөөдөртөө иймэрхүү юм яриад дуусгая гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө жам зүй тогтлын талаар одоо миний түрүүний ярьсан жам зүй тогтлын талаар ийм сутар гарсан. Одоо би ч улаачилчод нэг ийм 3 ажил хийсэн байна л да. Ийм өөрийгөө таних уу дэвтрийгээд. Гэхдээ би энэ дэвтрийг бол дахиж яг энэ хувилбараар нь хийвлэхгүй яа тэгэл энэ ингээд хүнээс санаа авсан яг цэвэр миний уран бүтээл биш учраас үгүй гэж бодож байгаа. Энийг би хийсэн ч яг өөрийнхоороо дахиж шинжилж хийн. Гэхдээ одоо тэгтлээ ойлголтоо цэгцлээгүй яг цэгцлээ гэвэл цэгцэлж нь л дээ тэгээд амжихгүй байна. За заримдаа бас талахгүй байгаад байна. За тэгээд энэ 8 оюуны бэлчээрт энэ судар болохоор чинь юу яасан юм. Энэ болохоор жоохон алсахгүй одоо яг нөгөө хит бэлэг талтай гэсэн үг. Одоо онготын химийг яг тэр чигтэн зүгээр ингээд шууд хөглөгдөөл бичсэн гэсэн үг. Тайл жоохон багтаа учраас хүмүүс ойлгоход хэцүү байна гэдэг. Гэхдээ ойлгох хүмүүс нь яг ойлгоцсон байдیں۔ Тэгэхээр тэгээд энэ бол ингээд суурна. Энэ дээрээ бүх юмаа
буулгасан. Одоо яг нөгөө анх над дээр эхлээ химээ шахсантай адилхан энэ дээр бүх юма буулгасан. Дараа нь нөгөө нэг ингээд ойртуулж холболт хийж задлж тайсан гэдээсэн шүү дээ. Тэр үйл явцын одоо нэг хэсэг нь ийм зузаан судрал болсон байна. Тэгээ энэ судрал ерөөсөө энэ 8 оюуны бэлчээр судрал задлаад ингээ хүн ойлгоход арай төхөн болгоод ойртуулсан. Ер нь бол энэ хоёр хоёулаа жам зүй тогтлын тухай. Энийг уншихаар нөгөө нэг бүтэн тойрогчин бүрэн болоход л хэрэгтэй юм. Тэрийг ингээд бүрэн болгох тусмаа тэр чинь ингээд яванда хүний сэтгэлгээг цаанаас нь ингээ өөр болгодог байхгүй. Тэрийг бүрэн тодлохгүй ингээд те суурь үнцээ гүйд ойлгоогүй энэ дэр шийдвэр гаргахтаа байвал хизээч бүтэн сэтгэхгүй. Энэ үндэс бүтэн байхад те яагаад гэдгийг мэдэхгүй маа гэхэд ядад зөнгөөрөө зөв шийдвэрийг нэг тийшээл юм шиг байна гэж ингээд барихад хэрэгтэй. Тэгээд ингээд үндэс нь сайн засагдчихж дээшээгээ ингээд голчтой хазаалтгүй явдаг учраас үнцээ ойлгох бол хамгийн чухлаа. Тийм учраас одоо нөгөө хүн болгоны амьдрал туул өөр тэгээд нарийн деталь руу орж заахаар нь чинь нэг өнцгөөс харахаар нэг болчин, энэ орон зайд өөр болчин, тэр орон зайд гарц гаргалаа нь өөр болчин. Тийм болохоор үнцээ заах нь угаасаа зөв байхгүй. Тэгэхээр би бас энэ чи ойлгохгүй байсан юм аа. Үндэс бүх гэл бурал яриад үндэс гэж юу яриад байгаа юм бэ? Төрөөлдөг гэсэн. Тэгэхээр ер нь бол үнцийн нөхөн чухал. Үндсэн дээр яаж орон зай цаг хугацаатай таацуулж ашиглах тэр сэтгэлгээний загварыг та нар өөрсдөө боловсруулна. Өөрийнхөө амьдрал мэдээ, өөрийнхөө одоо хүслийн зүй, өөрийнхөө харж байгаа чиг, өөрийнхөө одоо юу гэдэг зүрхний одоо голын хатгас тааруулаад тэр загвараа өөрөө боловсруулна. Тэр загвараа яаж боловсруулах вэ гэдгээ олохын тулд жамаа таних нь, жамынхаа тойргийг бүтэн таних нь, тэр эргэлтийг төгөх урах гэдэг тэр зүй цохирлыг яг бүрэн утгаар ойлгох нь л да ингээ сэтгэлгээний айгуу том засал ахгүй. Тэгээд энийг ингээ бүрэн ойлгоод ирэхээр цаанаасаа л би энэ дээр ингэж төрөгдсөн байж тээ, эн чинь юм байж тээ гэдэг юмыг ингээд баг багаар ингээд барьцтай болоод баг багаар өөрөө нээж илрүүлээд цаашаага сэтгэлгээ хөвөрлөлтөд дэмтэй болдго юм а. Тэгэхгүй бол одоо хүний өмнөөс толгой дотор нь оролт ингэж бод тэгж бод гэж заах боломжгүй штэ. Одоо жишээл ямар нэг юм суржий гэхэд ингээл тэр сурах гэж байгаа юмны талаар за ингээд жишээлбэл ингээд сэлхийг би одоо пациент явж болохоор надад тийм л жишээ орж ирээд байна. Сэлхийг сурах гэж байна гэж бодъё л та. Тэгэхэд сэлх ямар ч сонирхолгүй, сэлх гэдэг нь юунд хэрэгтэй гэж мэдэхгүй ч юм уу. Тийм хүнд очивол ингээл жам зүй тогтол гэхээр наалтахгүй байх нь аргагүй. Гэтэ тэр хүн сэлж сурахгүй бол живх гээд байгаа хгүй, энэ хүлгүй их далайд. Тэгэхээр тэр хүнийг одоо тэр хүлгүй их далайд сэлүүлж сургахын тулд хажуугаар нь ингэж сэлдэг юм аа гэд хар. Энэ сэлэх чинь чамд ингэ харахт хэрэгтэй юм аа. Чи наад нэг юм сонио юм тэ нэг юм хадан дээр наалчаад байгаад байна. Наанаас ингэ сэлээ явбал тэнд нэг арал байгаа. Тэ тэгээд чи тэр арал дээр очихын тулд наад хаднаасаа салаад энэ ус руугаа орох хэрэгтэй. Ус руугаа ороод чи сэлж чадахгүй шууд живнэ. Тийм болохоор би чамд сэлхийг зааж өгье гээд байгаа хгүй энэ сударчаа буурал маань тэгээ тэр чи ингээд сэлүүл сургаад одоо техниктэйгээр зөв үндсэн зөв тэрийг ингээд бүр мэрэгжлийн төвшөнд сэлүүл сургачаад нэг арал дээр аваачаад дараа нь их газар дээр аваачаад тэгээд их газар дээр амьдарч байгаад одоо талидаг ч юм уу тэгэхэд эн чинь хичнээн олон юм мэдж сурчаад буцах гээд байна. Тэгэхэд тэр хадан дээр ингээд наалчаад сэлэх над тэрэгвэ. Тэгээ ингэ байж байгаа хүн талихаараа хөрст дэлхий гэдэг чинь зөвхөн нэг юм хад байд юм аа л гэсэн мэдлэгтэй буцах гэдэг нь шүү дээ. Тэгэхээр ийм мэдлэгтэй буцах нь одоо ирээдүйн үр хойж удамшил үлдээж байгаа өв мөр гэдэг зүйлд чинь хохиролтой, алдагдaltaй. Тэгээд энэний эргэлт үйл өөр гэдэг юм нэхэл өөр төлбөр гэдэг юм бас байдаг. За тэгэл тэрийг ярих юм бол бас ингээл жам мамаа цааш үргэлжлэх гээд байна л да. Тэгээ ер нь бол сэлж сурахад ингээд техниктэй сэлэх, техникгүй хол замд сэлгэж байгаа техниктэй л сэлж сурж иж
хол явна штэ. Тэгэхгүй ингээд нэг юм ямар ч байсан сэлдэг нэг ийм байвал сэлгчээ айгуу сан нэг алдаа гарахаар живчих гээд идэм байл одоо ингээд нэг уснасаа гарч ирлээ гэсэн чи гарч ирээгүй байжгаад ус зайлгчих юм бол сандраал хүн живдэм байлээ. Яг тэрэн шиг одоо энэ бэлэг ертөнцийг би хүлгүй их талаар зөвлөд байгаа байхгүй. Тэгээ бэлэг ертөнц рүү орж бол техниктэй зөв сэлж чи тэр холын алсын арал руу очноо. Холын алсын арлаасаа дахиад их газар руу ингээд нөгөө живхгүй дундаа алтахгүй ядарахгүй тамирцсан ч ингээд хөвөөд нэг өөрийгөө амраачдаг ч гэдэг тиймэрхүү арга барилуудыг сураад ингээд нэг юм усанд загас шиг болж штэ тэр их газар руу очиж одоо аргатайгаа холболт хийж тэгээд тэр их газар дээр буугаад бас ингээд сурах юм байгаа ш тэн дээр очиод их газар дээр одоо яаж амьдрах арга ухаанд суралцах гэдэг юм уу те ингээд эн чин цааш үргэлжлээд ингээд бүтэн амьдрал хүний амьдрал бол утга учиртай байх ёстой болохоос ийм утга учиргүй тэнгэр газар хоёрын салангад тэгээд газар дээр амьдарч байгаа хэрнээсээ бодол санаа нь тэнгэрээр нисч идэг. Тэгээ тэнгэр нь байсаар байтал бодол санаа нь газрын гав руугаа төөрцөн байж идэг юм байж ах юм бол энэ нийгэм энэ бидний амьдрал ингээд зүгээр л юм тамийн дарчлан шиг хэцүү ярвигтай учир нь ойлгогддгүй тэ хизээж ингээд давж дуустдгүй ард нь гарч дуустдгүй юм чанга хатуу туул мөрл болох гээд байна. Тийм болохоор хэдүүлээ хичээн суралцгаая гэдэг үгээр энэ бичлэгээ өндөрлөё. За тэгээ би нэрээ миний Facebook хаягийг дагаарай гэрлээ үлгэрч гээд байгаа. Тэгээд миний Instagram-ыг бас дагаарай гээл attraction гэдэг. Би энэ хоёр дээр нэг хөөрхөн жижиг reel mail үлгэр энэ төр юмнууд хийж байгаа. Тэгээд судар захиалгаар бол миний Facebook хаяг руу ч юм уу storyteller гэдэг page хаяг руу тэгээ IG руу ч холбогдож болно. Ямарваа нэгэн байдлаар захиалга өгөөд хөргөлтийн компаниар хүргэгдэж очино. Тэгээ би энэ удаа жоохон чинь нөгөө зузаан том судар болсон учраас жоохон үнэтэй тэгээд 75,000-аар хүргэлт өнгөө хөргүүлээд даваарай. Нэг юм марчиж судрынхаа агуулгын талаар жоохон ярьчих гэж бодлоо. Энэ цаг хугацааны судар гэж нэрлэгдсэн. Ер нь бол яг өмнөх тэр гал гэж юу гэдэг байгаа юм. Тэр нөгөө нэг бардамнал шиг хоосон биш яг үн цэнтэй үнний суурьтай гүн бат итгэл яаж тогтдог юм бэ гэдгийг ер нь тайлбарлагыг зорьсон судар байгаа. Ер нь итгэл гэж зүйлийг тайлбарласаар байгаа ийм зузаан судар болсон доо. Гэхдээ яг голоор нь бол ингээд түүхүүд их явсан. Бүр балар эртний үедээ хүний тарих яаж сэтгэдэгс, хүний тарих ер нь анх яаж ажиллаж эхэлсэн, тэндээсээ алдаа оноо нь яаж гарсан, алдаа онооноос яаж оюун тарих нь цэгцэрснээсээ яаж буцаж уруудсан, мангтай үеийн сэтгэлгээний загвар за тэгэл тэндээс гөрөөс рүү яаж шилжсэн, тэгэл бугуун соёл, тэгээд хүннөө мэдээж хүннөө үе. Тэг хүннөө үеэс цаашаа л яваагүй. Тэгэд энэ үеүүдийн нөгөө нэг сэтгэлгээний загвар хоорондын шилжилт энэ хооронд юун дээр алдсан, ямар эрдмүүд яагаад сурсан гэдэг иймэрхүү одоо түүх гэх юм уу. Гэхдээ үйл явдал шилт яг юм сэтгэлгээний загварууд ахгүй. Тэднийг дурдаад тэгэд эндээс бид нар ингээд энэ бол үн цэнтэй үнэн мөрлөл юм а гэж тархалсан хэд хэдэн эрдмүүд тэгээд тэрэнд нөлөөллөд хүний тарих яг яаж ажилттай ой санамж гэж юу юм, хүний анхаарал юун дээр яаж төвлөртөн ч гэдэг юм. Тэрний талаар ингээд тарихны талаар задлж айгүй их тайлбарласан. Тэгээ хоёрдугаар бүлэг нь болохоор зурхаан ухаан байгаа. Тэгээд ер нь цагийн тухай, хоногийн тухай, жилийн тухай, жилүүд 12 жилүүдийн тухай тэгээд эднэрийн нөгөө нөлөөллийг, эднэрийн одоо үндсэн ойлголтыг гэх юм уу буулгаад тэгээд энийг ойлгосноороо яаж нөгөө цаг хугацаа гэдгээ ойлгуулах гэдэг байгаа байхгүй. Тэгээд цаг хугацаа орон зай гэдэг чи юу юм гэх мэт иймэрхүү юм тайлбарлаад ер нь л тэгэл эр эм хүүсний талаар бас айгүй их дурдсан. Эр эм хүүс чи юугаар ялгаатай яагаад өөрийн тэгэд их эцэг үр гуравчин гэдэг ингээ гурван тоонуудын бэлэгдлийн талаар бас тайлбарлсан байгаа. Тэгээд эднийг энэ бол нэгдүгээр судар шиг тийм ойлгомжгүй биш байх баха. Ер нь бол нэлээд даацтай сайхан онлайн судар болчихжээ гэж би л хувьдаа бодсон. Тэгээд гэхдээ яг тэгэл хүмүүс чинь нөгөө яг
наад шиг унших нь нэг байхад надаас шал өөр унших нэг байна. Гэтэл өмнөх судраасаа илүү ойрцсон, илүү ойлгомжтой. Ер нь ойлгохгүй гэх нь бол гайг бахал гэж бодож байна. Зам зүй тогтолч угаасаа өөрөө тийм амар ойлгочих юм бишээ юм тойрог хэлбэрийн бүтэц учраас тэгээд тэрийг ингээд ойлгох гэж хичээж оролдож ингээ баг багаар ойлгох тусмаа л одоо энэ зүв буруу те одоо инкүү эсвэл ингээд харуу цагаан уу гэд ингээд эргэлзээд урагшаа хойшоо хөдлөөд ч гэдэг юм уу одоо юу гэмд учир нь олдохгүй төөрөгдөд байгаа зүйлүүдийнхээ хариултыг өөрөө бодож олоход нэмэртэй байна шүү. За тэгээд хүлээн авч утсан та бүхэндээ баярлалаа. Бичлэгээ ойрхон хийж байгааг бодноо. Тэгээд үргэлж дэмжиж урам өгдөг хүмүүстэй маш их баярлалаа. Тэгээд амар гоё хүмүүс над руу ингээ холбогдож урам өгдөг. Та нарынхаа хүчиндүүдийн зэрэгтэй явж байгаа шүү. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.